Өнөөдрийн видеоор өнөөдөр бол энэ дараагийн энэ бол тэнхүү буюу нэлээд хүчтэй тэгээд жудо тайкондогийн сүртэй тэгээд болохоор 100 хөлөө бараг хвчлээ ашиглаа. Тэгэхээр 500 байхгүй шүү додно. 500 байгаад өгвөл 5000 вон байна гэсэн чи бас л додно. Би юу 5 сая байна гэсэн чи байхгүй юу тэгээд алддна. За уг нь холбог тулаанд жийсэн ч гэлээ энэ холбооноос гарсан. Тэгээд энэ судлах гэсэн чинь гуруулаа баригдаа. Тэгээд үнтэй ингээл дэгс цуцах гэсэн чинь манай нэг ютубер гэдэг нь мэдсэн. Тэгээд хөрх манай шалтгаан гэж зодож гарна шүү дээ. Хобби ч юмс яаж зүгээр бай. Ойлоо шүү уудал унцахгүй үзлээш манай үлээ. YouTube зүгийн үг гэсэн чинь ийм хурдан үг байлаа. Тэгээд салаад манууны хавирганы хугараад эмнэлэгт тавьсан гээл төвшөө танарууд. Одоо сон гэдэг чи юу гэсэн юм яанда. Орон зайтай байлаа гэдээ ямар ялгчтэй. Миний сурсан бүгдээр нөлөөлөхгүйсэн тийм ч би урам сайжруулах хэрэгтэй. Энтэй талдаа нэгэнтэй яг унтахад яваад өгөө гэд өөрийнхөө дузалжсэн байдал хичээл жомс дарахгүй шүү дээ. Эцэн биш зүрхний андан зодуулсан болохоор ямар ч таж өөрнөдөө нөгөө тэнхүүр очиод очиод болохоор юм хэлэлтэй YouTube сугаа үгүй. Гэхдээ нэг сарын дараа яг тоолдож чадвал шүү дээ. Надад сайгаагүй юм бол гээл. Хэвээ хамаг янзын дээ. Уурлуулж авалт гэж юм да. Тэл манай унгас бэлдээ шүү дээ. За ингээд манай хүн болохоор ингээд хов багшийн хаал бичлэг үзэн шүү дээ. Энэ надад тусар зүгдэх. Мөртөж өдрийн юм замаас хамаардаг. Борот өдөр халтард бишээ. Өшүүлж болохгүй халтараад унчих болохоор ямар ч таж дээсний хурдан зурхаа зунхын тулд усан бэлтгэлдэж байгаа. Усын 50 м сэлхийн тулд бүр 250 м хурд шаарддаг. Тэмчээс манай онгоос хийгээл амар юмар гэдс чаталт хийгээл би бас нэг юм хийх юмсан ч гэж. Тэгэл манай хийх хэрэгтэй. Одоо тэгснэ нөгөө би туслалдаг гэснэ дээрээс нь дэвсэл нөгөөс нь би болохоор автархаал. За ингээд one night later ямар ч бороо орлоо ашгүй дээ гэдээсэн чинь хөөрхий бороо нөрөө зогсож хөөрхий. Нөгөөс нь шоол бол мөр хараад ижсэн жоо гинэ тус цацагдаал. Би юмтай ийм амархан ялгадаа дуусчихгүй шүү гэдэг шиг л тулаан эхэлж байгаа юм да. Гэс зурхсан чинь нөгөө хүн шууд дандаа өшгөлдөг гэж байх холимог тулаанд байсан болохоор шууд баруун гарын шулуун цэглэв. Тэснэ нэгсийнхээ манай үнэ барьж байгаа нэгсээ хаалгадаа яваа хөрхий. Манай нэгсээхэн бас зүгдээ кидандаа идэж байгаа. Нөгөө хүн шууд 100 гарын шулуун цэглэв. Тэснэ гулгаад идэв. Болгосноо. Баргын юм уу да. Тэгтэл манай хүмүүс буудаг гэж орох hodчтэй. Тэг гиндүүлж өнгөж яваалтай. Тэснэ шууд миний хамааг хийдэлгүй шүү гэсэн чинь нөгөөх нь буруу арилаа авсан. Жисэн гэлээ хоови болохоор бүцгөө гэсэн чи буучлаа гэсэн чи ялж гин үү дэвш. Зэмстэй тулааны сүрээ очиход манай хүн нэгнийхэн додод нөө. Манай тэгсэн тэрний хажууд бүр баруун гурийн үтлээс ялсан энэ яж утсан хэвтэрдэг. Гэт ингээд өшөөлөх болно бишээ. Халтрах болно. Яаж ч тийм бүр амар хурдан биш амар мөч урттай. Тэгээд хөрхөн манай хүн хэд өшөөлөөл хайж байгаа байхгүй юу? Манай хүн нэг сайхан өшөөлөд оноо.
Манай гэж залтлигээдсэн энэ ганц шүглүүд тохиолдохгүй шүү дээ. Ингээл өдөөний орцолтойц юм гаранда шосоор ил. Гэтэ энэ удаа шүүгэний төмрөөр ирэх. Нөгөө тэгдээ мордож дахиж мордож ангуутай нөгөө юлээр болтыг дүндий. Лигийн тулаанах манай энэ ялж дэгдсэн дээр ихшээ бод өглөө гэд гарын тэгээд тахт манай өгсөн баас зүгээр 10 секундын гэсэн юм 10 гээл тэгээд нөгөөх нь ухаалцсан монокрот тэрсэн чи манай дэс хөрмөлийн нэрцээгэмаа тэгсэн чи нөгөөх нь ч одоо дуслаа даа гэсэн чи манай яг тэгсэн үлэн төвсөрсөн юм шиг ялгсан үлэн төвшөөрөөж явж байгаамаа. Манай хоёр ч бүр амар реклам биш болцсон тий. Энэ хэрэглээр үнэр дарагч. Нөгөө юмын эдитлээд бичлэг болгоо тэр нь бүр ядах юмгүй нэ. Техно ямар сайхан залуу энэ бар бичлэгийг юм хийж болоор өгсөн шүү. Тэгсэн чи манай энэ нэг амар гаранд болохоор энийг өдөөд болохгүй гинэ. Энэ нөгөө 7 сабтай тэгээд эдэрнийг алчвал баг минийх баг 100 хад авах ухаан юм гэсэн чи. Бас энэ гаруудаа хөрхийн манай энийг өдөөд байгаамаа. Манай хүн хайртай өхнөө аврах гэсэн ч гэлээ хөвшиг болж чадахгүй юм да. Модельон битийн хүч хүний ялчаад энэ жим пранк гэдэг нэг юм битдэг бүр 700 subscribe гэж өгсөн. Тэгээ нөгөөх нь ногоончдод нөгөөх нь хөлөө юмаа тэгээ бишин дээр болохоос илүүрээд тэгээд манай хобби болохоор угаас амар уурлаад баг юм байсан баг туу. За тэгээд одоо олон хүмүүс эсрэг яаж зодтолдох вэ гэсэн хичээл орж ирнэ. Өөрөө ширүүн зогшин байдлыг харуулах хэрэгтэй нэгт. Тэгээд бас тэ манай хүн тэгэлтэй амар сүтээ өндөр ангадаг гутал өмсөх гэсэн шít. Бүтгэмч гутлан суураад бүтгүй. Ежих зэндэгөр баахан порлон ноцсон гэдэг. Тэгсэн чинь шууд маа. Гэсэн чинь нөгөөд нь пойлдо золдгүй ш. Тэснээ бас буучихгүй нарийн гудамжууд тэ оруулснаа. Багш нь бол угаасаа нөгөө ийм дэвч байгаа дээрээс нь жилж чадна гэсэн. Үүний хувийн чи жил дороогүй ч гэл манай өөр санаачлагдаг юм аа. Шууд нэрсэн болтой шууд нөгөө гидан зэлд. Хоёулаа ном. Манай үнтэй гэсэн чинь энэ бас амхан дэвчлээ нийлдэг юм. Бууж гэсэн чинь нөгөө хэд нь тэгээд менежмент хэвчээс болохоор энэ удаа төвшөөрөл шүү заа ингээд явдаг юм аа. Усмаа. Тэгээд ямар ч юмын нийл болгосон болохоор энэ карьер алдсан байт юм да. Нөгөө нэг гараас яахгүй. Энийг манги гэдэг буюу энэс бүхөөс сум юм уу даварг. За ямар ч тач энэ болохоор тэ ингээд амар зэрлэг болдог. Тэгээд энэ амар өтүүд таалагтай хүсдэг гэл ийм бүдүүн мэлээс одоо яаж илтэх вэ? Тэгээд бас царайлаг залуусыг үзээд манай гай гарч ирээл одоо зөөс турсганы болгонд гэсэн манай нэг хобби ингэж нэг таны юм чи далцганд гарч ирээд нөгөө хүчин шууд ганц савал манай нокрот KO амар тодолт юм дээр хайртай хүн дэргээд болохоор тийм юм шиг. Нөгөө хүн яаж хат манай хүн ухаалцсан байхад нь wireless hit ингээд унчлаа гэд юу лээ ингээд пост хийсэн мэт юм да. Манай хүний дахиад хичээлийн уншаал нэг хурд юм шиг юм бэ тараад. Тэр нөгөө туслаашээ гоёш гэсэн чинь нөгөө шууд битишаа гэл. Дээрээс гуйсаар газаал харуулаад манай эргэлттэй нэг юм тэгэхээр болно. Тэгсэн гоо дуугаа налстаж жинхэнэ одоо жинхэнэ үзье гэх шиг тийм. Түүний хийхтэл нөрсөлдөх төхөө тайм байдлыг алдагдуулах. Тэгээд ингээд гиданцсан ч нөгөөт нөлөөлдгөө өгсөн маас гэл. Гэс зөвхөн дөрөсгээ тэгээд нөгөө хүн араас нэрсэн чи шууд маа. Баруун гарын шулуун цогтой хамлан маа. Нөгөө нь хоёр гарын явж байгаа цохгүйсэн дүү намаас хавар тавьчих юм да. Манай босчод хөөцтэй гэсэн чи нурууны алт өмсдөөсөн тэгээд
Нөгөө хүн гизрөө нөшгөлж боороо нөшгөлсөн байд юм да. Манай үний яг тархиарын савхын даваан дээр манай үснээс дээр дулгаагаад авсан чи яасан гээч. Энэ яг үндэ халдсан баг сайтама болох гэж идэв. Яа, үсэн хазараа тэгээ тийм л өстүүд болцсон ингээд хамаг юм хамаг юм үйл утлал хөрхидөө. Сайхан сэтгэлтэй л энэ нэг охин найр харган л буруу болохоос шүүгүр нэг зэн. Тэгэл стрессээ болоод ингээд байгаа юм билээ. Явах гэсэн тийм явах гэсэн чинь бичлэг хийгээд зогсоогойсэн болохоор тэгээд ингээд манай овоо нэг сабскрайбтэй нэлж байгаамаа. За ингээд өнөөдөр бичлэг туслаа баяртай. Юу цаана манай ямар ч тач 2 дайсан өмнөх парт дээр дууссан байгаа. Тэгсэн чинь хоббиний ээжд нь болохоор ингээд бараг ялахсан тэгээд домноор хэрэгтэй болчихвол тэгэн тэгтээ 20 сая гэсэн чинь юм алдсан гэж авсан. Тэгвэл яжгаад бүр хагалгаанд бүр 20 сая тэгсэн чи яжгаад YouTube зүг нь хаагдсан. Одоо ээжгүй болгоно дээ гэл бүр үейлэл найлал харахгүй л дээ хүний сэтгэл байж. Ямар нэг аргаар мөнгө олох хэрэгтэй бас болгоч чамаагүй гэл. Энэ руми буюу нөгөө дээр юм бичлэг хийлдаа гэж гуугаад идэг гар. Мэдэн нь бол амар баяа их хөөхөд тэгээд мөнгө нь хотлоо нэрч яагаад мөнгө санаатай л юм л та. Тэгээд нөгөө хүн баяа их хөөхчгэлээ нэг жохон юм. Тэдэлхэн нэг иймэрхүү маягийн гар бичлэг хийдэг бөгөөд тэгээд манай хүнчтэй юм уу гэл хэлээл 500 мөн байна уу лекшнээс чинь нөгөө шууд нэг сайхан цохоод авч байгаамаа. Нөгөө дахиж зодох гэсэн чинь нөгөө бас амар гараа. Тэгвэртэйч манай гоогаад исэн чинь нөгөө хүн нэг юм өгж байгаамаа. Манай хүн хэлээд ингэ часга царайлтах юм байхгүй. Снайпер авсан чинь Дэнэшнэр мөнгө олж олдсон штэ андаа гэж снайпер хэлж амаа. Энэ нөгөө нь уучлаарай гэдэг шинэ компьютер өгөөлтэй. Тэгээд явартаж хинтэй тодлон тэгээд энэ нэг вараагүй болохоор дохбуктэй тулдахын тулд эхний шахчихсан нөгөө хийж юмөр амаяа амбус нэмэр төсөлжсэн нөгөө гадар зинаас энэ юм хайшин арга. Энэ хүүхч юм болохоор нөгөө юулээ ингээд багшийнхаа бүр өгтлэн зодсон тэгээ юмасаа хөөгдөж байгаа. Тэгээд багшаасаа сурсан ойлгож байгаамаа. Энэ бүжиг. Нэг баахан нэг сонирхолтой тэгээд юм айран бисийн яа ганц л нөлөөд шүү. Бис дуусах гэсэн чинь манай арай л удчихжээ. Тэгсэн чинь манай тэхэн хүрээд ирнэ. Нөгөө 500 байна уу гэж алдарт 500. Манай хүндийн шутлаа долуулчт юм да. Яа өмчтэй юм бэ? Тэстэй би өөрөө дуусах яа гэж энэ цогцсон хүний царай юу? Эсвэл юуны царай юм бэ үү? Тэстэй манай үнгээс очиод нөгөө нэг сонин бүжгээ гэл. Нөгөө энийг хааш уурдаг болохоор манай хүний тхөөсөн юмр хандрын тэгээд энэ чинь нантаа наалтад штэ болиулаач гэж нөгөө би юу? Манай үнгээс нөгөө юу тохоор хэд болбод хайж байгаа байхгүй юу? Бүр 5.8 сая оны дээ. Наашин зарим нь манай тэнхүүнээс биш тэнхүүнээс ирсэн болохоор болоос нэтра нөгөөхөөс авсан мөнгө орхиод л явж байгаа юм да. Ингээд энэ нэрийг дуусны дараа бичлэг хийгээл
За энэ болохоор надад румын яжууд байгаа хүн яаж зах надад keyboard diamond hunt дээр гардаг нэг зоо шиг санагдаад байгаа юмэр. Манай аккаунт яаж тэгсэн бэ гэвэл Эл дээр пост edit хийсэн болохоор нөгөө хүн бахан хакер шилж байгаа гэсэн мэлээ л дээ. Тэгээд өнөөдөр юу гэж байгаа энэ нэгэ дуусгая тэгээд лайк and subscribe дарж бидний нэмжээрэй.